Намайг Ван Яо гэдэг Джеки Чаны стант баг 1977 онд анх байгуулагдсан юм. Би Джеки Чаны стант багийн анхны үеийн гишүүн байлаа. Би 1979 оны 9-р сарын 1-нд анх орсон. Би 1982 онд стант багт орсон. Би 1984 онд анх орсон. Би 30 жилийн өмнө анх орж байсан юм а. 1980 он Луги эзэн киноны зураг авалтын үеэр Энэ багт орохыг хүсвэл онцгой ур чадвартай байх ёстой. Уунаж тулдаж чаддаг байх ёстой. 1985 он цагдаагийн түүх кино. Одоо цагт компьютер, анимашн, техник технологи их хөгжжээ. Харин тэр үед бид өөрсдөө л бүгдийг хийдэг байлаа. Бараг зураг авалт болгонд би тэрнийг санаандгүйгээр гэмтээдэг байсан шүү. Зүгээр л тэрний багийн хүмүүсийг хар. Шарх сорив авалгүйгээр гүйцэтгэдэг байсан. Шууд л доошоо өсрөн тэгээд ширээн дээрээс өсөрч чалан дээр тас хийтэл ундаг. Манай багийг тайз руу гаргахаас өмнө заавал түргэний тэргийг бэлэн байдалд байлгадаг байлаа. Би тэр үед найз охинтой байсан юм. Найз охин маань чамааг ажилдаа явах болгонд буцаад амьгүй би болоод ирэх вэ гэж айх юм гэж хэлдэг байсан. Тэгээл салцгаасан да. Бид ийм л сэтгэлтэй байсан юм. Бид өгчихгүй л бол цаашид үргэлжлүүлэх болно гэж одоо ч гэсэн. Нэг их сэтгэл байхгүй бол хичнээн мундаг байгаад нэмэргүй. Джеки тийм хүнийг яасан ч багт авахгүй. Үнэн ч шудраг биш. Нэг их сэтгэлгүй бол шууд л багаас хална. Энэ багт ёсортхуунгүй залхуу хойрог хүн нэгч байхгүй. Би энэ багт ороод 30 гаруй жил болж байна. Залуу үеийнхэн та нарыг миний үгийг сонсно гэж найдаж байна. Би энэ багт орсондоо хизээч харамсдаггүй. Джеки ах залуухан тууштай хүн байсан болохоор Тулаанд киноны дүрд тохирдог байсан. Би Пенган гэдэг залуутай хамт Джеки ахын багийн зохицуулагч байсан юм. Бид ахыг дагаж явдаг байлаа. Тухайн үед цалин гэж хэдхэн мянган Хонконг доллар байсан. Зохицуулагчийн хөлс ердөө 12 мянган Хонконг доллар байсан юм. Ах яг тэнцүү хуваадаг байлаа. Өөрөө 4 мянган аваад Пиньян бит хоёрт 4 мянгаыг өгдөг байсан. Бүгд л 20 гаруй насны залуучууд байсан. Тайванд байшин авах мөнгөч байхгүй. Би Джеки ахт хэлсэн. Тэр үед байшин 1 сая гаруй 50 доллар байсан. Том ах маа 200 мянга энэгээр зохицуулаарай гэж өгч байсан. Тэр үед өөрөө ч мөнгөний болцсон муу байсан. Дөнгөжил нэр алдрын захад хүрж байсан юм. Надад машин бэлгэлж байсан. Би машина унах болгондоо Джеки ахыг боддог. Би ахад туг бэлгэлмээр байна. Миний насан туршийн багш гэсэн бичгтэй. Үгээр илэрхийлмээргүй тийм л сэтгэлтэй. Халуун дулаан сэтгэл. Ах 100 жил наслах болтугай. Тэгэх юм бол ахан дүүсээ харж хандаж чадна. Манай баг байгуулагдаад 40 гаруй жил боллоо. Бидний дунд ахан дүүстэйгээ олон жил уулзаагүй олон хүмүүс бий. Аха. Надад тийм сайхан боломжуудыг олгосонд баярлалаа. Тийм болохоор өнөөдөр намайг маш олон хүмүүс зан яах вэ гэж таньдаг. Тэд намайг ахыхаа замаар замнсан гэдгийг мэддэг юм. Аха. Хичнээн жил өнгөрөөв. 40 жил. 40 жил. Тийм ээ. Танд удаан уулзаагүй хүмүүс олон бий үстэй. Тийм ээ. Танаа багийн хүмүүс бүгдээрээ тантай ахаад нэг уулзах юмсан гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэднийг санаж байна уу? Энэ Энэ 40 жилийн турш бид жаргал зовлонгоо хуваалцсан. Ясаа гэмтэж, хөл гараа хугалж, өглөө 5-6 хүн эмнэлэгт хүргэгддэг байсан. Тэр бүхэн театрт гарахгүй шүү дээ. Хэдий би энэ хүндэт шагналыг хүртэж байгаа ч Оскар бол бид бүгдийн шагнал юм. Өнөөдөр бид өөрсдийнхөө нэр төрийг гаргах боломжтой боллоо. Джеки Чаны стант баг 7 үе дамжин ирсэн. Та бүхний харж угаачлан бидний нас явж байна. Бид их хөгшөрсөн байна. Та бүхний харж угаачлан
залуухан эрч хүчтэй. Аха! Баярлалаа. Уулзалгууд ах дүүс минь. Бидний жил болгон ингэж уулзах боломж гарна гэж найдаж байна. Зарим нь биднийг орхин явсан. Өдөр ирэх тусам хорон бүхэнд бидний хамт байх боломж багасж байна. Өдий хүртэл надтай байсанд баярлалаа. Баярлалаа багийнхан минь. Баярлалаа. Би хэдэн үг хэлмээр байна. Өнөөдөр энэ танхимд цугласан хүмүүсийн дийлэнхэн залуучууд байна. Өнөөдөр боломж олдож энд хүрэлцэн ирсэн та нарт маш их юм сурч авах боломж бий шүү. Ах надаас нэг л насаар ах. Энэ хүн бол бүх хятадын алдарт жүжигчин юм. Өнөөдөр энэ хүн дэлхийн хэмжээний алдартай жүжигчин, маш алдартай хүн. Баярлалаа. Уран бүтээлч хүн хэн нэгэн хүнийг үлгэр дуурайлан болгодог. Ах бол бидний үлгэр дуурайлал. Өнөөдөр би энд цугласан хүмүүстэй хамт Жеки гайхамшигт Чаныг урьж байгаадаа баяртай байна. Жеки Чан, маш баярлалаа. Энэ баг байгуулагдаад 40 жил болжээ. Бидний нөр их хөдөлмөр шингэсэн. Өнөөдөр бид бүр анхны үеийн гишүүдийг урьж авчирсандаа түүлийн их баяртай байна. Бид Жеки ахтай зориулж өчүүхэн бэлэг бэлдсэн байгаа юм аа. Энийг санаж байна уу? Энэ бол анхны үеийн савхин хүрэм. Нэг удаа Жеки ахыг Пайпе явахад бид хоол идгээр Чонзоо явсан юм. Яг замд гараад явж байвал ах миний даарч байгааг анзаарч хараад өөрийнхөө хүрмийг тайлж миний мөрөн дээр тавиад "Яв, энийг өмс" гэж байсан. Та санаж байгаа. Надад хүрмээ тайлж өгчөөд өөрөө дан цамцтай хоцорсон. Ах бол багийнхныхаа төлөө хүрмээ тайлж өгчөөд өөрөө ханаа түрэх тийм л халуун дулаан сэтгэлтэй хүн. Миний сэтгэл маш хөдөлсөн. Баярлалаа хаа. Энэ манай гэр бүлийн өв болно. Таны биш. Энэ хүрэм олон жилийн настай. Бид сайн кино хийн. Ягаад гэвэл бид кино л хийдэг. Алдаа оноотой 40 жил өнгөрсөн байна. Миний хувьд чухал биш санагддаг олон зүйл байдаг. Гэхдээ манай баг эцэг хүртэл хамт байж чаддаг. Энэ хугацаанд хүнд хэцүү олон юмтай тулгарч байсан. Өнөөдөр бид 8 дахь үетэйгээ золгож байна. Үнэхээр хүнд хэцүү 40 жил байсан. Жеки миний бие байхгүй байлаач энэ баг маань эвлэлдэн нэгдэж хятадын тулаант кинонуудыг үргэлжлүүлэн бүтээж гялалцсан амжилт гаргана гэж найдаж байна. Нэг